Сайн байцгаана уу хүндэт үзэгчдээ. Хэдүүлээ манай арилжааны сэтгэл зүйн сургалтын 3 дахь хичээл рүү орцгоё. Тухайн хичээлийн сэдэв нь арилжааны итгэл үнэмшлийн систем шинээр суулгах гэдэг нэртэй хичээл байх болно. Түүний өмнө манай CVP community шинэ логодой болсныг зарлая. Мөн түрүүчийн хичээлүүд дээр юу мэдэж авсныг хэдүүлээ санаж авъя. Нэгдүгээр хичээлийн хүрээнд арилжааны сэтгэл зүй гэж юу вэ? Сэтгэл зүйн шарах буюу зангилаасууд хамгийн гол буруутан. Арилжааны арга барил нь арилжаачны үйлдэл болгоныг алгоритм болгох албатай байдаг. Ингэснээр арилжаачныг ажилтанд оруулж түүний сэтгэл зүйн асуудлуудыг 50% шийдэж өгдөг. За, хоёрдугаар хичээлийн хүрээнд арилжааны дотоод ертөнц гэж юу вэ? Арилжааны амжилтууд ба бүтлгүүдлүүд бүгд зөвхөн бидний дотоод ертөнцөөс хамаардаг ба зах зээлийг өөрчлөх аргагүй. Арилжааны дүрмээ зөрчихгүйгээр эерэг туршлага цуглуулгатуудын амжилт ирсээр байдаг. Харин сөрөг туршлага цуглуулгатуудын бүтлгүүдлүүд зугладаг учраас хийж буй зүйлдээ хайн хатаж болохгүй. Ихэнх хүмүүс яагаад зах зээл дээр амжилтанд хүрч чаддаггүй бэ? Учир нь арилжааны итгэл үнэмшлийн систем нь хуучирсан байдаг. Энэ нь ихэнх хүмүүсийн асуудал байдаг юм а гэдэг тухай хэдүүлээ үзсэн. Харин өнөөдөр хэдүүлээ шинэ хичээлдээ орцгоё. За, өнөөдөр бид арилжааны итгэл үнэмшлийн системийг яаж шинээр суулгах талаар ярилцъя. Та амжилтанд хүрсэн эдийн засгийн эрх чөлөөтэй про трейдер болох сонирхолтой байгаа бол та заавал итгэл үнэмшлийн системийг шинээр суулгах хэрэгтэй. Энэ нь таныг илүү бүтээмжтэй ба сэтгэл хөдлөлийн хувьд хамаагүй дээд түвшинд аваачиж тэнцвэртэй болно. Тухайн мэдээлэл арилжаачны хувьд маш үнцэнтэй байдаг учраас та манай арилжааны сэтгэл зүйн сургалтын бүх хичээлүүдийг анхааралтай эхнээс нь дуустал нь алгасдаггүй үзээрэй. Харин одоо CVP Volume Trade сургалтын бүртгэл явагдаж байгаатай холбоотой жижиг зарлалыг хүлээн авна уу? Сайн байна уу? Та арилжааг үнэхээр мэргэжлийн түвшинд эзэмшихийг хүсэж байгаа бол танд CVP сургалтыг санал болгож байна. CVP сургалтын 9 дугаар эсэлтийн бүртгэл эхэлснийг даралгаас гадна тухайн эсэлт 5 сарын 4-өөс 6 сарын 30-ны хоорондох бүртгэлийг авна. Үүний доог хязгаартайг та санаарай. CVP Mongolia албан ёсны үндэстэг байгаа мэдээлэл танилцаад та логин to CVP shop гэдэг багшлуурыг даснаар манай CVP shop дэлгүүрлүүж шилжих боломжтой. Тухайн утсан дээр та CVP Basic сургалтын тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцж аваарай. Танд амжилт хүсье. За, тэгэхээр хэдүүлээ өнөөдрийнхөө хичээлдээ орцгоё. Түрүүчийн хичээл дээр ярьжсэний дагуу бидний бүх бүтлгүүдлүүд бидний дотроос ундардаг юм а гэж бид нар ярьсан. За, яг мэргэн байя гэвэл энэ бүтлгүүдлүүдийн ихэнх хувийг бидний айдас бүрдүүлдэг юм. Яагаад заавал айдас вэ гэж та бодож болох юм? Би юунаас ч айдаггүй гэж та боддог бол хэдүүлээ энэ зүйлийг илүү гүнзгийрүүлээд ярилцаад үзье. Тухайн слайдн дээр бичигдсэн байгаа зүйлийг унших төдий та өөрийгөө таних баг. Айдас номер 1. Тамга гаргахаас айх. Бид заримдаа зах зээлийн чиг хандлагыг буруу таамагласан байж магадгүй гэж айсаар өөрсдийн шийдвэрээс зайлсхийдэг. Айдас номер 2. Би даан шийдвэр гаргахаас зайлсхийх. Заримдаа бид ердөөл таамаг гаргахаас айж янз бүрийн community эсвэл арилжааны хуудас уншиж, YouTube-ийн ревю харж, инфлюенсер трейдеруудын Instagram story үзэж, хин нэгний сигнал сонирхож, эсвэл найз руугаа DM бичиж, хаашаа явахыг нь асуух 9 шидийн зүйл хийдэг. Айдас номер 3. Алдагдал хүлээхээс айх. Альва арилжаанд орсны дараа стоп лосс зөвхөлөх вэ гэсэн айдас биднийг сэтгэл зүйн хувьд дарамтлагдаг. Энэ нь нэг арилжааны риск нь хэд том байгаагаас болдог. 1-2% алдагдaltaй байвал юунаас найх вүлээ? Дараагийн айдас профит хамгаалах гэж хичээх. Заримдаа багахан ашиг олсныхаа дараа бид түүнийгээ алдахаас айж стоп лоссоо break even болгож тавьдаг. Гэвч энэ нь эцэстээ бүх позиц алдахад хүрэх тохиолдол бишгүй гардаг. Хит эрт арилжаанаасаа гарснаас болж FOMO руу орох. Зах зээл баг зэрэг хөдөлж эхлэнгүүд бид айж позицио эрт хаадаг. Гэтэл зах зээл цааш үргэлжлэн хөдөлж бид алдсан ашгаа нөхөх гэж дахин орж их хэмжээний алдагдал хүлээх нь бий. Энэ бол fear of missing out буюу FOMO-гийн сонгодог жишээ юм. Шуналт автах. Позицио таргет хүрмэх цаахын оронд цаашаа явбал бүр их хэмжээний мөнгө олох байх гэсэн шуналт автан хэд удаан барих нь эцэстээ ашгаа алдахад хүргэдэг. Өөрийн арга барилдаа итгэхгүй байх. Сурсан арга барилдаа эргэлзэж сигнал орж ирсэн ч магадгүй буруу байх гэж айсаар орлого өнгөрөх нь хэлбэг. Арга барилдаа эргэлзэх нь амжилттай трейдер болох замыг хаадаг. Бидний энд дурдсан бүх зүйлсүүд бүгд айдсын бүлэглэл гэдэг зүйлийг та хэд анзаарч байна уу? Тийм ээ, та хэд үнэхээр сайн ойлголт авсан байгаа бах. Тийм учраас та хэд маань өөрсдийн арилжааны сэтгэл зүгээ удирдах сонирхолтой байгаа бол хамгийн түрүүнд айдас гэдэг зүйлийг танин мэдэж өөрийн найз болох хэрэгтэй байгаа. Тэгвэл одоо хэдүүлээ айдас гэдэг зүйлийг илүү гүнзгий таньж мэдтгэе. Айдас гэж юу вэ? Үнэн дээр айдас бол бидний найз, дэмжигч байгаа юм. Эрт дээр үеэс хүн төрлөختний анхны үеэс л айдас ам аврах үүрэг гүйцэтгэж ирсэн. Хүнч бай, амьтанч бай, айдас гэдэг зүйл нь ямар нэгэн аюул ойртож байна гэдгийг бидэнд дохио өгч сануулах үүрэгтэй. Энэ зүйл бидний амийг авардаг. Гэхдээ харамсалтай нь ихэнх хүмүүсийн хувьд
айдас ба арилжаа гэдэг хоёр зүйлийн хоорондох холбоо тийм ч амар биш. Бидний энэ сургалтын 2 дугаар хичээл дээр ярьж байсан гол утга санааг та санаж байна уу? Ямар нэгэн шин зүйлтэй хүн тулгахдаа яадаг билээ? Итгэл үнэмшлийн системд аль хэдийн суурьсан загваруудтай харьцуулж холбоо үүсгэж шошиг тавьдаг. Тэгээд мөн ихэнх хүмүүсийн арилжааны итгэл үнэмшлийн систем ямар байдаг тухай бид нар ярьсан. Ихэнх хүмүүс маань депозит өсгөх чадваргүй хуучирсан арга барил суралцаж, эсвэл YouTube-ийн үнэгүй хичээл үзэж, эсвэл бүрч e-trader төрлийн номыг уншсанаар саятан болно гэж андуураад зах зээл дээр маш их хэмжээний мөнгө алдчихсан байдаг. Иймгүй төөрчгсөн хүмүүс зах зээл дээр үйлдэл болгоно нь мэдээж л айдастай холбоотой байх болно. Та зах зээл дээр юу л хийн үү, үйлдэл болгон ч айдастай холбоотой байх болно. Мэдээж маш гүнзгий суурьсан холбоо яаж таны найз байх вүлээ? Тийм л учир хуучирсан хорт хавдар мэд болчихсон итгэл үнэмшлийн системийг нурааж шинээр суулгах хэрэгтэй тухай CVP community бид заадаг. Өөрөөр хэлбэл 1 сар, 3 сар, 6 сар, 1 жил эсвэл 2 жилийн турш байнга мөнгө гадаа сурчсан хүмүүс намайг арилжаанд орсны дараа ингэчвэл яах вэ? Эсвэл тийм зүйл болчихвол яах вэ гэж бодож суудаг. Айс сандарч дөнгөж саяны хийсэн арилжаатайгаа ямар нэг юм хийчих гэж сууж байдаг. Арилжаага хаач уу? Эсвэл стоп-лоссоо зүүж үү? Янз бүрийн бодлууд толгойн дотор нь эргэлддэг. Ийхүү трейдерүүд энэ замаараа үргэлжлүүлээд яваад байвал эзэж амжилттай трейдер болох боломжгүй. Хэрвээ миний хэлж байгаа зүйлүүд таны тухай бол та яг одоо арилжаагаа зогсоо. Битгий арилжаа хий. Хэсэг хугацаа амар. Арилжаанаас жаал хүндгэр. Ийм маягаар та цааш үргэлжлээд яваад байвал та үрд геймплер буюу зах зээлийн тоглоочор үлдэнэ. Та хизээч мэргэжлийн трейдер болж чадахгүй. Зах зээлийн алдагдлууд таны хувьд үрдийн хизээч зогсдоггүй тойрог болж дуусна. Надад итэг энэ үнэхээр тэгжил дуусан шүү. Гэхдээ та хит их хэмжээгээр санаа зовоод тэрэггүй гарах гарц үнэхээр байдаг шүү. Энэ аимшигтай тойрогоос яаж гарах тухай энэ сургалтын төгсгөлд танд иж бүрэн ойлголтыг өгөх болно. Энэ иж бүрэн ойлголтыг авахын тулд хэдүүлээ өнөөдрийнхөө сэдвийг үргэлжлэн үздэцгээе. Айдас гэж юу вэ? Трейдерүүд бид яагаад айдас гэдэг зүйлтэй тийм хүчтэй холбоотой байдаг вэ? Зах зээл тийм царай муутай аимшигтай зүйл гэж юу? Яг үндэ бол үгүй. Хэдүүлээ амьдралаас нэг жижиг жишээ аваад түүнийгээ дараад нь зах зээлтэй холбоод ярилцаад үзье. Та яг л урдын адил гадуур алхаж байтал байшингийн булангаас нохоо гараад ирэв. Та маш хүчтэй зочиж айсандаа газар дээр баг зэрэг үсрээд жавлаа. Гэтэл хэсэг хугацааны дараа нохооч бас танаас айсныг та анзаарах болно. Энэ юу болсон бэ? Үнэн дээр нохоо таныг айлгаагүй. Тэр хөөрхөн амт нь зүгээр л алхаж байсан. Та өөрөө нохооноос айсан. Таны итгэл үнэмшлийн системд суурьсан өөрийн сэтгэл зүйн холбооноос та айсан болно. Энэ холбоос маш хурдан үүссэн тул та өөрөө үнийг бодсон гэдгээч ойлгоогүй зүгээр л өөрийн бодлоосоо айжээ. Магадгүй одоо та үнийг ойлгоход хэцүү байгаа байх. Өөрийн үйлдэлийн хариуцлагыг өөр дээрээ авахд хэцүү санагдаж байгаа байх. Гэхдээ энэ бол хэвэн зүйл. Биднийг амьдралын туршид хэн нэгэн өөр хүн буруутай гэж сургасан төр засаг, нохоо, эцэст нь хинч байсан хамаагүй харин ч бид биш. Гэхдээ трейдинг таны энэ үзэл бодлыг эрс өөрчлөхөд хүргэнэ. Амжилттай худалдаа хийхин тулд та өөрөөр сэтгэх хэрэгтэй болно. За одоо зах зээлтэй холбоотой жишээг хэдүүлээ аваад ярилцаад үзье. Алдагдлалд орох айдас нь трейдерийн дотоод зөрчилдөөний ил шинж тэмдэг юм. Ийм айдас нь шийдвэр гаргахад арилжаанд ороход саад болдог. Жишээлбэл та айдасаа даван туулж ашигтай боломжийг ашиглахаар шийдэж арилжаа амжилттай болно гэж тооцоолно лонг арилжаа нээлээ гэж бодъё. Гэвч зах зээл таны эсрэг жилэлд хөдөлж хийхэлбэл айдас дахин таныг дарамтлж би дахиад алдагдал хүлээх болов уу гэсэн эргэлзээ төрүүлнэ. Үүнээс болж та өөрийн сонгосон чиглэлийг батлах ямар ч хамаагүй өгөгдлийг хайж эхэлнэ. Та зах зээл таны талд иргэнэ гэж найдаж эхэлнэ. Үүний зэрэгцээ таны буруу байгааг илтгэх, арилжаагаа хаах хэрэгтэй зах зээлийн дохио үл тоомсорлоно. Учир нь та зөвхөн өөрийн хүссэн чиглэл нийцэх дохионуудыг л анзаарна. Та өөртөө хасах 5,000 пип бол тэмч аимшигтай биш гэж өөртөө итгүүлнэ. Тэгээд та GDP PPI эдийн засгийн өгөгдлүүд хүлээлттэй сайн гарсан шүү дээ. Тэр трейдер тэгж хэлсэн шүү дээ. Эсвэл тэр компани earnings ингэж гарсан шүү дээ гэж амдаа бовно. Хэрвээ миний л орсон газар руу буцаагаад ороод ирвэл би арилжаагаа хаана гэж өөртөө амлалт өгөөд залбирч суунаа. Гэтэл мэдээж зах зээл таны орсон газар руу буцаагаад хүрээд ирвэл та залбирсныхаа дагуу арилжаагаа хаахгүй. За одоо эндээс л жинхэнэ явлаа да. Би энэ хөдөлгөөнийг алдаж болохгүй гэдэг шин айдас орж ирнэ. Тэгээд та дөнгөж сая депозитийн 40% алдагдaltaй сууж байсан нь одоо хамаагүй болчих хуурна. Одоо илүү өөдрөг хөвлбийг авч үзье. Хэрв та бас л айцтайгаар арилжаанд орсны дараа зах зээл үнэхээр таны талд хөдөлж эхэлвэл яах вэ? Та анхаарал хандуулахдаа шорт зүгчиг дагуу орж ирж буй сигнал дээр тогтохгүй. Харин таны зүгчигийн эсрэг орж буй зүйлс рүү илүү анхаарал хандуулна. Учир нь та мөн л алдахгүй гэж айж байгаа учраас зах зээл таны ашгийг булаах гэж байгааг илтгэж байгаа шинж тэмдгүүд рүү илүү их анхаарал хандуулна.
таны зүг чигийг батлаж байгаа альва дохиог үл тоомсорлож хаа сайгүй уралтын шинж тэмдгийг хайж эхэлнэ. Тэгээд та хурдхан шиг арилжаанаас гарахаа бодно, баг зэрэг профит дооч сэтгэл хангалуун байх болно. Хамгийн сонирхолтой нь энэ бүхэн таны айдсаа удирдах чадамжуудтай холбоотой гэдгийг та бодох ч үгүй. Нохооны жишээтэй харьцуулбал яг л тантай адил мөрөөрөө зүгээр л алхаж байсан нохоо таныг айлгсан биш. Та өөрийн бодлоос буюу яг үндэ бараг л өөрөөсөө айсан болж таарсан. Зах зээл дээр мөн л адилхан зүйл болж байгааг та анзаарч байгаа биз дээ. Зах зээл тэнийг айлгах биш. Та өөрийн бодолтой хутгалдаад өөрөөсөө айж байгааг та анзаарч байна уу? Энэ зүйлийг ингээ бодоод үзэхээр яана тийм байж тээ арайчтай гэж бодмоор байгааз. Тийм учраас амжилтанд хүрэхийн тулд айдсгүй арилжих хэрэгтэй. Та өөрийн сурсан арга барилдаа 100% итгэх ба өөртөө 100% итгэх хэрэгтэй. Түүнээс гадна таны энэ бүх айдас нэг л юмны тухай хэлж байгаа. Таны зах зээлийн тухай ойлголт маш өнгөцхөн байна. Шинэ мэдлэг олж авах хэрэгтэй байгаа ба их хэмжээний туршлага зулгах хэрэгтэй. Сэтгэл зүйн тайван байдал зах зээлийн тухай мэдлэгтэй шууд холбоотой. Ихэнх хүмүүс зах зээл яагаад дээш явах ёстой, эсвэл яагаад доош явах ёстойг утга учирын үндэслэлтэйгээр ярилцаж батлах чадваргүй байдаг. Ямар ч л байсан зах зээл энэ хавьяас ингэсэж тэгсэж байгаад ямар нэгэн байдлаар доошоо яваад өгвөл би төдий хэмжээний мөнгөтэй болноо л гэдэг зүйлийг мэддэг. За мөн түүнээс гадна тэр мөнгийг юунд өрөх тухай маш сайн ойлголттой байдаг. Мэдээж иймэрхүү ойлголттойгоор зах зээл дээр арилжаа хийвэл хол явахгүй. Зах зээл яагаад эндээс заавал доошоо явах ёстойг та тодорхой мэдэх ёстойгоос гадна тухайн хөдөлгөөн нь хаа хүртэл хүрэх боломжтойг бас л тодорхой мэдэх ёстой. Хэдүүлээ одоо таны арилжааны итгэл үнэмшлийн системийн чинь тухай ярилцаад үзье. Яагаад зах зээл доошоо явдаг ба яагаад зах зээл дээшээ явдаг вэ? Тэгэхээр тухайн төр зургийн хэмжээнд зах зээл хаашаа явж байгаа юм шиг танд сэтгэл төрж байна. Мэдээж ихэнх хүмүүс тухайн төр зургийг хараад зах зээл доошоо явж байгаа юм шиг сэтгэл төрнө. Гэтэл том тоглогч өөрийн их мөнгийг ашиглан тухайн төр зургийг дурснаар зах зээл доошоо явж байгаа мэт сэтгэл төрүүлдэг. Ингэсэн тохиолдолд ихэнх хүмүүс шорт орж байтал том тоглогч хүмүүсийн шортыг ашиглан эсрэг талын long position цуглуулж байдаг. Тэр том тоглогч гэж хэн байдаг вэ? Хамгийн амархнаар тайлбарлавал таныг шорт орох үеэр танд шорт орох боломжийг нь өгöd байгаа тоглогчийг л бид нэр том тоглогч буюу market maker гэж нэрлэдэг. Амьдралын жишээнээс ярил та дэлгүүр орж ус авахдаа танд хэн нэгэн тэр усыг зарах ёстой биз дээ. Яг түүнтэй адилхан та зах зээл дээр short position авч байгаа бол танд тэр short position чинь зарж өгөх тоглогч хэрэгтэй байдаг. Ингэснээр market maker зах зээлийг ихэнх хүмүүсийн эсрэг хөдөлгдөг. Retail трейдеруудын хамгийн анхны алдагдал байх таргет хүрсний дараагийн алдагдал хүртэл бас л явах болно. Харин цаашаа long явах үгүй нь ерөнхий том зургаас хамаарах болно. Хэрвээ том time frame-ийн тренд доошоо байгаа бол тэгвэл market maker ихэнх хүмүүсийн алдагдал хүлээлгэсний дараа доошоо явах хувийн тогтолцоо нь маш өндөр байдаг. Хэрвээ ерөнхий тренд long байгаа бол цаашаа long үргэлжлүүлж явах нь элбэг байдаг. Гэхдээ яаж long явах нь дараагийн асуудал. Бас л адилхан market maker маань ихэнх баяруудыг занганд оруулж stop loss зөвхөлснийхэн дараа дээшээ явж болохыг санаарай. Ингэснээр зах зээл яагаад дээшээ эсвэл доошоо явдгийг та мэдэж авсны дараа хамгийн тохиромжтой арилжаа нээх арга барилын тухай ярилцаад үзье. Мэдээж ихэнх хүмүүсийн алдагдал хүлээгдэг нь таны хувьд арилжааныг хамгийн зөв газар байх болно. Бид нар сая юун тухай ярилцаад дуусныг та анзаарсан уу? Ерөөсөл хэдхэн минутын дотор зах зээл дээр арилжаа хийж байгаа хүмүүсийн хамгийн их бодож, сэтгэж, хариултыг олж чаддгүй асуултуудын хариултыг авлаа. Нэгдүгээрт зах зээл яагаад дээшээ эсвэл доошоо явдгийг мэдэж авснаар та утга учирын үндэслэлтэйгээр дараагийн хөдөлгөөнийг хамгаалж сурлаа. Энэ нь зүгээр л ингэсэж тэгсэж жагаад энэ хавьяас хацтаараа тийшээ явчихвал гэдэг утгаар биш. Харин та утга учирын үндэслэлтэйгээр хөдөлгөөнийг хамгаалж сурлаа. Түүний дараа гаргасан тамгийн дагуу хаана яаж арилжаа нээх хамгийн зөв аргыг сурч авлаа. Үүнээс хойш түүнээс цааш та энэ хоёр зүйлийг ашиглаж арилж байгаа хийвэл таны сэтгэл зүйн тайван байдал нураахын аргагүй бат бөх байх болно. Тухайн арга барилаар арилжаа хийж байгаа хүнийг бид нар CVP trader гэж нэрлэдэг. Хэрвээ та бидний нэг хэсэг болохыг хүсэж байгаа бол яг одоо CVP volume trading сургалт бүртгэлээ зарласан байгааг танд сануулъя. Дөнгөж сая бид сайн арга барил буюу арилжааны шинэ үтгэл үнэмшлийн систем юунаас бүрдэх ёсног ярилцаад үзлээ. Хэрвээ таны сурсан сургалтын дээр эсвэл таны сурч авсан арга барил дээр энэ зүйлийг тодтогч танд зааж өгөөгүй бол тухайн арга барилаас холхон байх хэрэгтэй. За ингээд манай өнөөдрийн хичээл төгсөх рүүгээ ойртож байна. Хэдүүлээ дуудар асуултын хариуг авцгаая. Дөнгөж саяны дурдсан зүйл дээр нэмээд сургалтын дээр заагдаж буй бүх зүйлсүүд тодорхой хэмжээний дүрмтэй буюу алгоритмтэй байх ёстой.
Хэрвээ трендийг ч юм уу, channel-ыг ч юм уу, support resistance зоонуудыг тэр хавьд тэгсгийж яагаад ингэж зурчаарай гэж заадаг бол тухайн сургалтаас болгон байх хэрэгтэй. Түүнээс гадна мэдээж сургалтанд сурсан сурагч нарын чарт яг адилхан байх ёстой. Нэг сургалтанд суусан мөртлөө зарим нь long хараад, зарим нь short харж иж болохгүй. Тэр нь сургалтын чанар муутай байгаатай холбоотой. За одоо хэдүүлээ итгэл үнэмшлийн системийг яаж форматлж шинээр суулгах талаар ярилцъя. Тухайн сэдв дотор мэдээж сэтгэл зүйн занглаасуудыг яаж тайлж эмчилгээний процесс хийх талаар ярилцахаас гадна айцыг яаж өөрийн найз болгож хуурах талаар ярилцсанаа. Хамгийн түрүүнд Tide-ийн анхааралд Tiger Trade платформыг анхааралчин хүргэе. Тухайн платформ маань зүгээр ч энгийн платформ бас биш. Бусдад ялгаатай зүйл нь юу вэ гэвэл тухайн платформ маань volume trading платформ байгааг таад анзаарж байгаа. Candle, bar, cluster-аас гадна мэдээж footprint, order flow төрлийн бүх чартуудыг харах боломжтой. Түүнээс гадна хүн болгоны ашигладаг хэл төрлийн индикатор байгааг бас таад анзаарж байгаа. Хэрвээ та өөрийн сэтгэл зүйн шархуудыг эмчлэх сонирхолтой байгаа бол танд Tiger Trade платформын player гэдэг модыг санд болгож байна. Ихэнх хүмүүс энэ зүйлийг демо гэж андуурдаг гэтэл энэ нь демогоос шал өөр зүйл. Демо дээр та секунд болгон минут болгоныг хүлээх хэрэгтэй байдаг бол player дээр тэгэх шаардлага байхгүй 5 минут болгоныг хурдан гүйлгээд явах боломжтой. Түүнээс ч гадна хэрвээ хүсвэл 1 цагийн time frame, 2 цагийн time frame, 4 цагийн time frame-аар бүрч хурдан гүйлэх боломжтой. Хэдүүлээ ямар нэгэн арилжааг эндээс аваад үзье. Жишээлбэл хэдүүлээ 7 хоногийн time frame-ыг хараад үзье. 7 хоногийн time frame-ийн хүрээнд тренд дээшээ байгааг хэдүүлээ анзаарч байна. Зах зээл хамгийн сүүлд buy талаасаа байсан stop loss-ыг аваад дээшээ маш хүчтэй хөдөлгөөн хийснийг хэдүүлээ анзаарч байна. Түүний дараа зах зээл buy-руудын ликвидитийг цуглуулах газрыг тэмдэглээд хүн болгоныдэнд харагдалт зураад өглөө. Тухайн buy-руудын stop loss цуглуулах газрыг бид нэр оролтын цэгээр ашиглах ёстойг та хэд санаж байгаа бах. Хэдүүлээ одоо арай жижиг time frame руу шилжицгээе. Өдрийн time frame дээр юу болж байна? Өдрийн time frame-ийн тренд бас л мөн дээшээ явж байгаагаас гадна хамгийн сүүлд энэ дотор ороод гацчихсан buy-рууд маань энэ доор stop loss цуглуулсныг бид нар харж байна. Түүний дараа хэдүүлээ volume trading-ийг ашиглаад хамгийн их хэмжээний мөнгө маань хаан цугларсан байгааг анзааръя. Түүний дараа buyer өөрийнхөө реакшныг өгснийг харж байна. Тийм бол бид нар одоо арилжаанд орох бэлэн болсон байна гэсэн үг. Арай жижиг time frame-ээр шилжиж харцгаая. Нэг цаг дээрх үйл явцыг хэдүүлээ харвал доошоо орж ирсэн seller маань аль хэзээний нөгөө тийш нь хуугараад тренд эхэлсэн байгааг анзаарч байна. Түүний дараа урд өмнөх өдөр дээр нь бид нэр хамгийн сүүлийн stop loss-ыг авсны дараа хүчтэй buyer гарч ирж higher high хийж эхэлснийг анзаарч байна. Хэдүүлээ одоо арилжаа хийхэд бэлэн болсон байна. Нэг цагийн time frame-ийн хэмжээнд хаана liquidity цугларсан байж болох вэ? Хэдүүлээ дүр зураг харъя. Дээшээ, доошоо, дээшээ, доошоо, дээшээ. Энэ юу вэ? Ихэнх хүмүүсийн мэддэг нарийсаж буй гурвалжингийн паттерн байна. Тэгвэл хэдүүлээ одоо арилжаагаа хийж орцгооё. Левлүүдэд тэмдэглээд жижиг time frame дээр оролтоо хайж эхлэе. Хүмүүсийн stop loss зохиолох газар дээр бид нар орно гэдэг зүйлийг санаарай. Player-ыг ашиглан хурдан гүйлгэсний дараа stop loss авагдж байгааг хэдүүлээ харж байна. Одоо зөвхөн дээшээ гарч ирэх buyer-ыг л хүлээх хэрэгтэй болчихлоо. За buyer маань ороод ирлээ. Энэ бол маш хүчтэй сигнал. Хэдүүлээ орцгооё. Арилжаанд орсны дараа stop loss-ыг мэдээж хамгийн сүүлийн low-ын доор тавих ёстой. Хэрвээ таны бодлоор хүмүүсийн stop loss энэчээ зохигдоод та түүний дараа орж байгаа бол таны stop loss-ыг дахиж авахгүй гэдэг логикоор орхон зүйтэй. Эхний таргетыг хэдүүлээ. Хамгийн эхний seller-ийн liquidity байх газар руу тавьцгаая. За үүнээс хойш хэдүүлээ хурдан гүйлгэж болно. Player-ийн хамгийн гоё зүйл нь юу вэ гэхээр та энэ бүхнийг хүлээх хэрэггүй гүйлгээд явж болно гэсэн утгатай зүйл. Хэдүүлээ арай хурдан нэг цагийн time frame-аар гүйлгээд үзье. За бидний ихний таргет авагдсныг бид нар анзаарч байна. Түүнээс ч гадна үр илүү цаашаа явсныг харж байна. Live арилжааны хамгийн хэцүү зүйл нь энэ бүх цагийн турш тайван суух нь хамгийн хэцүү. Тэгэхээр Tiger Trade платформын player гэдэг мод маань биднэрт ямар боломж өгж байгаа вэ? Бидний урд нь ярьж байсан утга учирын үндэслэл үнэхээр ажилтдаг юм байна. Үнэхээр зах зээл ингэж л явдаг юм байна. Арилжаараа орохдоо зөвхөн энэ газрууд дээр орох нь хамгийн зүйтэй юм байна гэдэг зүйлийг итгэл үнэмшлийн систем рүү суулгаж өөр суурьтай болох боломжийг олгож байгаа юм. Ийхүү аргаар маш их хэмжээний туршлага зогсуулсан хүн лайф арилжаан дээр энэ зүйлийг давтахад ямар ч асуудал байхгүй болдог. Дөнгөж саяны авсан long арилжааны талыг нь буюу эхний таргетыг нь энд авсан бол дараагийн таргет хаана байх ёстой хэдүүлээ арай том time frame-с олоод харцгаая.
7 хоногийн time frame-ийн дүр зургийг хэдүүлээ харах юм бол эндээс энэ хүртэл эсвэл энэ хүртэл хүрэх боломжтойг хэдүүлээ харж байна. Ерөнхий тренд дээшээ байгаа учраас бид нэр хаяхаа хийх боломж маш ихтэй байна. Өдрийн time frame дээр юу болж байгааг хэдүүлээ харцгаая. Өдрийн time frame дээр мөн л адил. Энэ эсвэл энэ. За хэдүүлээ мэдээж шуналтаад яг уу ихний таргет дээр арилж байгаа хазгаая. За баяр хүргэе. Таргет хүрлээ. Түүнчлэн нэг зүйлийг сануулхад жижиг time frame дээр бид нэр дээшээ явах үеэр дагаж орж болно. Дээшээ явж явах үеэр нь нэмж орох сонирхолтой хүмүүс мань байвал мэдээж ихэнх хүмүүсийн stop loss зохигдох газар бид нэр нэмээд орж болно. Ингээд ерөөсө хэдхэн минутын дотор тухайн энэ концептыг би та хэзээ батлаад өглөө. Үнэхээр арилжааг ингэж хийх ёстой юм байна. Үнэхээр ингэж л хийвэл бидний сэтгэл зүй 50 байх болно гэдэг зүйлийг та хэд маань ойлгосон баг. Тэгэхээр хамгийн best trader эцсийн байдлаар хэн байдаг вэ? Өөрийнхөө дүрмийг 100% биелүүлдэг трейдерийг хамгийн сайн трейдер гэж бид нэрлэж болно. Үүнд тухайн слайдн дээр заагдсан байгаа дүрмүүдийг та хизээж бүү зөрчөөрэй. Яагаад гэвэл хамгийн сайн трейдер өөрийнхөө арилжааны арга барилыг 100% биелүүлдэг хүнийг хэлнэ. Тэгэхээр хүндэт үзэгч та бүгдээс олон жил арилжаад одоо хүртэл ямар ч үрдэнгүү таазанд тулчихсан хүмүүс байвал гарах гарц 3 алхмын дараа байдаг. Алхам номер 1. Яг одоо арилж байгаа бүрэн зогсоо. Алхам номер 2. Зах зээл яагаад эндээс дээш эсвэл яагаад тэндээс доошоо унах ёстойг утга учирын үндэслэлийн хэмжээнд мэддэг ба тэрийгэ танд маш өндөр хэмжээнд заагаад өгчих сургалтанд сурах хэрэгтэй. Номер 3. Tiger Trade платформын Player Mode-ийг ашиглана. Та итгэл үнэмшлийнхээ системийг шинээр суулгаж туршлага цуглуулад сэтгэл зүйн зангилаасуудыг тайлж эмчилгээний процесс хийх хэрэгтэй. Зөвхөн түүний дараа та live арилжаанд ороод амжилтанд хүрэх болно. Ингээд өнөөдрийнхөө хичээлийг дуусгацгаая. Дараагийн хичээл хүртэл түр баярлалаа. Quiero contigo bailar, déjame contigo bailar, sé que quieres bailar y yo te quiero conocer más.